Энэ удаагийн хичээлээр бүгдээрээ V-line тодорхойлдог маш үр дүнтэй массаж зарцгаанаа. За тэгэхээр нүрээ бэлтгэсэн байгаа. Ерөнхийдөө массажныхаа өмнө бас та бүтэн нүрийн массажаа хийсэн байвал зүгээр. Тэгээд бүгдээрээ ерөнхийдөө одоо өөрийнхөө асуудалтай хэсгүүд дээр жишээлбэл давхар эрүүг арилмаар байна уу, V-line-а тодорхойлмаар байна уу? За энэ зураасаа одоо хамар амны гурвалжин зураасаа ичнэ өнжилтэй арилмаар байна уу, тий? За энэ цацраг үрчлээс арилмаар байна уу? Гэх мэтлэн бүтэн нүрийнхаа гуашаа ч юм уу бүтэн нүрийнхаа массажийг хийснийхаа дараа одоо вертикалчилж ажиллах массажуудаасаа сонгоод хийхнэ. За магадгүй та V-line нааш тодруулаад давхар эргэж ажилламаар байж болно тийм үү? Тэгэх юм бол та цаг завтай бол одоо хоёу уруулын хийж болно. За жоохон яарч ивэл одоо аль нэг нь ээлжлээд өнөөдөр давхар эргэлээ маргааш нь V-line-а тодруулаа дараад магадгүй энийгээ хийдэг ч юм уу тийм өөр нэг асуудалтайсынхаа детальчсан массажийг хийдэг ч юм уу ингээд ээлжлээд явж болно. За яг үнэхээр би гоё баймаар юм гэх юм бол бүтэнгийн дэр гэдэг бас юмэр байвал цаган байвал бас хийж болох юм шүү дээ тий. За тэгэхээр багш нь одоо гараараа массажлахыг заагаад дараад нь чулуугаар бас массажлнаа. Учир нь одоо чулуу маань илүү одоо тураах үйлчлэгээ үзүүлдэг учраас илүүгээр минералын нүртэй хүмүүс маань чулуутай хамт хийгээд явах юм бол илүү хурдан үр дүнтэй. За жоохон тонкой нүртэй байх юм бол дан ганц гараараа хийсэн ч болно эсвэл чулууныхаа одоо тоог нь багасгаад хийсэн ч бас болно. За нүрээ тасъя. За. Тэгээд хоёр зэрэг гараараа хийгээд чиг өгдөрөө. За нөгөө иржгэнсэн, шажигнсан чимээнүүд нь одоо багасж байгаа байх гэж найдаж байна. Ерөнхийдөө багасаад ургахан ч гэсэн багасаад хөвгөлтөн ч багасаад ирэхээрээ эн чинь задарж байна. Та энүүгээрээ бас гоё хэлбэрчж байна гэж ойлгож болно. За гараа ингэж хатгаад ингэж юусээс хүн дээр салахгүйгээр ерөөнийхөө одоо энэ ясыг ингэж засварт нь ингэж яг энэ хэсгээр ингэж оруулаад хүн дээргүйгээр нэлээд сайн дагалтай массажлаарай. Жихнийхээ үзүүр хүртлээ явуулна. За ингээд минут орчим та хийж олно шүү. Тэгээд 2-3 тасаа минут 30 секунд 2 минут шиг юм уу. Энийг илүү их тодруулмаар байвал хугацаагаа нэмээд явчих болно гэсэн үг шүү дээ. За үүнийхээ дараагаар бүгдээрээ одоо энэ нэрүүгээ оролцуулаад массажлая. За одоо энэ хэсгээрээ массажлахаар хэр байна? Өвдөлт бас байна уу? Дундгар хэсгүүд нь байна уу? Хэрвээ байх юм бол энэ дээр бүгдээрээ дараа нь дахиад гоошоороос хийж өгөөрэй. Тэгээ жоохон энэ дээр бас ажиллах хэрэгтэй гэсэн үг. За төсөөлийн шугамаа бүгдээрээ санацгаая. За энэ төсөөлийн шугамыг бүгдээрээ уруулны өнцгөөс одоо жих хүртэлтэй ингээд төсөөлийн шугам татлаа. Энээс дээшээгээ ерөөсөө хатарлаа оруулж хийхгүй. Тийм бол одоо багш шигээ ингээд хитрхи хонхоогоод хацаргүй болчих. Аюултай. Тэгэхээр миний бол одоо арай гайг болсон байгаа нь өмнө нь бүр ингээд явдаад гараад ирчдэг байсан. Тэгэхээр айгүй онцгой харагддаг. Тэгвэл бол бүгдээр энэ төсөөлийн шугам дотроо хийн шүү дээ. За ингээд энийгээ сайн задлаад цээж даал мөрөө бас хитрхи битгий чангалаарай. Өөртөө бас таатагаар их ядраахгүй хичээгээрэй. За тэгсэн чи энэ чинь ингээд бүгдээр ингээд бариад үзтээ. Яг энэ чихний доод энэ өрөөний хэсгээр энэ чинь бас нэг бондор юм байх юм бол энийг бас бүгдээр задлнаа. Ингээд хараа. Тэгээд ингэдэг ч юм уу. Тэгээд энэ зорилго болохоор эрүү хүзүүний зааг маш гоё тодруулж бас нарийнхан харж болох гэдэг. Тэгээд бас энэ ч бас ямар нэг юм өвдчихдэг учраас энараа эндээсээ бас ингээд нэлээд хажуунаас араас нь ингээд сайн массажлаад нэг бүгдээрээ арилгах хэрэгтэй. Заримдаа ингээд бондоогоод юм үлдчихдэг.
За тэгэнгүүтээ одоо бүгдээрээ энэ зажлуурын булчингоо олцгоё. Зажил зуулаад нижээ бондоогод ирж гин. Тэнгүүд нэг хэсэг дээрээ бүр килод тойруулаад за нааш нь цааш нь хоошоо чиглэлтэй хусах хөдөлгөөн хийж болно. Энэ чинь бас нэг гэсэндээ эндээ ингээд хулаад тулгуур болж байгаа байхгүй юу? За дунд нь ингээд жоохон бие амраагаад тий жоохон бие суллаад ингээд гар нь ядарч ивэл гараа бас амраагаад хийгээрэй. Үнэхээр хэцүү байх юм бол нэг талдаас ингэж ээлжилж бас хийж болно шүү. Ингээ хоёр зэрэг хийгээд суучвал уг нь цаган дам хэмнэлттэй байдаг. За ингээд гадагшлууллаа. За. Тэгэхээр одоо бүгдээрээ чулуу гаваад массажинд оръё. За тосон. За. Яг нөгөө эрүүнээ ясан дээгүүр. Нилээн ингээд босоогоо барьж агаад тэгээд тулгаад нилээн сайн чих рүүгээ явууллаа. За би хоёр чулуугаар хийж үзүүлээ. За нэг жоохон арай өөр хэлбэртэй тэгтэй болно. Хоёр зэрэг гэх юм бол эндээ явах юм шүү дээ. За ингээд хийж адил та өөрийгөө мэдрэх нь шүү дээ. Хаана шажигнаад байна, хаана ингээд магадгүй ингээд явж ирсэн ингээд гацаад байна тий. Тэгэх юм бол тэр хэсэг дээрээ ингээд тогтоод баг багаар ингээд хусаад хоошоо хусаад өгнө. Тэгээд ингээд хусаад энэ дээр ажиллаад хаар чинь энэ маань гацхан гайг болчдөг. Нилээ одоо толтол нь яг чихнийхээ энэ хэсэгт хүртэл нь явуулах юм шүү. Гадагшлуулахтаа болохоор ингээд чулуу хөндөрхөөр явуулдаг. Мэдж байгаа тийм манайд. За одоо энэ нэрүүн дээр яаж ажиллах вэ гэхээр за энэ иржинсэн скол одоо энэ хэсгээрээ ч юм уу тийм ингээд нааш нь цааш нь ер нь яаж ч болно да. Дээш нь доош нь тойруулаад аль болохыг нэг завчих гэдэг байхгүй тийм. Тэгээ энэ чинь задраад ирэхээр эрүү маань гоё хэлбэртэй болно. Дээрээс нь одоо энэ бондгор хэсгүүд нь байхгүй болоод өвчин нас намнаад ирнэ. Энэ хоёр тал руу. За эрүүн дээр бас энэ гарах дуртай бол энэ массажийг хийгээд хараа эрүүн дээр юм гарахаа бэлдэг. За ингээ хоёр тишээ хамгийн сүүлээр нь нөгөө төсөөлийн шугам дотор массажлаад чихнээсээ доош гадагшлууллаа. За нөгөө бондор ясаа биш булчингоо оллоо. За энэ хэсэг дээрээ хайруулаад массажлаа. За дараагаар нь ингэж яагаад массажлсан ч болно. Хоошоо хусъя. За ингээ нэгээр ингээ ээлжлээд хийж бас болно шүү дээ тийм. Нэг чулуутай бол ингээд ээлжлээд хийгээрэй манай. За энэхүү хэмжээний ер нь бол нэлээд ажилласан дээр яа тэгэхээр энэ чинь ингээд жоохон талбигаад ирсэн байдаг учраас энийг гой тураах тусам бидний нүүр маань юм гой шүүгэр болно тийм учраас энэ хэсэг дээр яа энэхүү хэсэг дээр одоо эндээс ч гэдэг юм ингээд жоохон удаан хусаж болно. Өвдөд байвал та өөртөө тааруулаад ингэсгээд орчихно. Хоёр дахь гурав дахьаас энэ чинь өвдөлтөн гайг болно шүү дээ тий. Одоо миний гоо бараг өвдөхгүй. Тэнгүүд ингээл жоохон удаан ингэж хийж болно. Чулууга хагас одоо налуу бариад ингээд тусаад байхгүй.
Нөгөө нэг талаараа юм бол нэг нэг хасна шүү дээ нөгөө талаа. Асал хаасан. За одоо урттаар нь өөр эндээс ихсүүлээд шилжүүлээд дээ гадагшлууллаа. Та өөрөө сонгох нь шүү дээ. Энэ гараараа хийхэд өвтэйхэн байна уу? Баруун гараараа те ингэж хийхэд өвтэйхэн байна уу? Зүүн гараараа ингэмээр байна уу? Өөртөө өвтэйхнээр хийгээрэй за. За ингэ гадагшлуул. Сайн ингэ гадагшлуулах нь чухал шүү манайхаа чулуу хөндөөхгүйгээр тэгээ энэ юм үлдгээд байдаг учраас энэ доороос нь бас ингээд бас ингээд за ерөнхийдөө ингээд ил айн массаж ингээд дуусчихын та нар маань өдөр бүр хийж болно. За тэгээд нэгэн вил айн гой тодроод гараад ирсэн бол хаяадаа л 7 хоногтоо одоо 2-оос 3 удаа ч юм уу 4 удаа ч юм уу тэгээд хийчихэж болно. За дараагийн хичээлээр уулзъя.